Яагаад заавал хүүхэд төрөхөөс өмнө хөхүүлсдийн талаар мэдэж байх ёстой вэ? Хэрвээ бидэнд хөх байгаа бол бүх зүйл автоматар болчих байх гэж бодогддог. Гэтэл бид хүүхдтэйгээ уулзаад юуг яаж хийхээ мэдэхгүй төрчихдөг. Гэхдээ хүүхдийг тэр даруй хөхүүлж эхлэх хэрэгтэй. Тийм ээ, зарим хүүхэд өөрөө хөхөнд зүг хүрчдэг. Тэгээд бидэнд ямар ч асуулт гардаггүй. Гэвч ихэнхдээ хүүхдүүд амаа сайн нээдэггүй эсвэл унтчихдаг. Тэгээд бид юуг яаж хийхээ мэдэхгүй байна. Өвдөст гарч хөхний толгой хальтардаг. Түнчлэн сүү орж ирэх үед хөх хатуурчдаг. Энэ нь маш гинэ тохиолддог. Өвдөлт ойлгомжгүй байдал мэдлэггүйгээс болж бид ихэнхдээ нэмэлт сүү рүү шилждэг. Хөхний сүүгээр хооллохыг хадгалах нь үнэхээр гайхалтай. Учир нь ээжийн дархлааны эсүүд дамждаг. Тиймээс дор хаяж 6 сарын турш хөхүүлэх нь сайхан хэрэг. Хөхний сүү бидэнд үргэлж бэлэн байдаг. Бид яг л тэр дор хүүхдээ хооллож болно гэдгийг санаарай. Харин нэмэлт сүү маш үнэтэй, бас бэлдэх хэрэгтэй болдог. Хөхний сүүгээр хооллох талаарх мэдлэг танд энэ үйл явцыг сайн эхлүүлэхэд туслана. Ингэснээр надтай буюу хөхний сүүний зөвлөгтэй байнга холбогдох шаардлагагүй болно.